Амрыг ирээ үзэгчтэй эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Монгол улсад генерал цол олгож эхэлсний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ан хүрээнд Монгол улсын алдарт генералуудын талаарх нэвтрүүлгийг бид цувралаар үзэгч та бүхэнд төлөвлөж байна. Энэ удаад Монгол улсын төр, нийгэм, цэргийн нэр зүтгэлтэн бүгд найрамдах Монгол ард улсын 5 дахь генерал, хурандаа генерал Сандвийн Аравдангийн талаар өгүүлэх болно. Монгол улсад хурандаа генерал цолыг 8 хүн хүртсэний нэг нь Аравдан юм. Тэрээр бага залуу наснаас эрдэм номын мөр хөөж, цэргийн тагнуулж, фронтын сэтгүүлч, онц бөгөөд бүрэн эрэхэд элчин сайд, гадаад явдлын яамны сайдын үүрэг гүйцэтгэгч зэрэг өндөр албыг хашиж явсан юм. Түүнчлэн 1932 оны бослого, 1936 оны алаг дулааны зэвсэгт мөргөлдөөн, 1939 оны халахын голын байлдаан, 1941 оны Москвагийн хамгаалалт, 1946 оны баруун хилийн тулгаралт, 1945 оны чөлөөлөх дайн, 1952-оос 1953 оны Солонгосын дайнд оролцож явсан Монголын төрд нэгэн насны хөдөлмөр зүтгэлээ зориулсан домогт генералуудын нэг билээ. Хурандаа генерал Сандвийн Аравдан. Хурандаа генерал Сандвийн Аравдан Сэцэнхан аймгийн Ачит бангийн тогтхын хошуу буюу одоогийн Дорнод аймгийн Чойбэлсэн сумын Хэрлэн цагаан талбай хэмээх газар 1907 онд аюур занын Сандв, Занчингийн Ордоо нарын 6 дахь хөвөн болон мэндэлжээ. Балчир хөвгүн Аравдан эцэгхийн гар дээр өсч төрнөөд 8 наснаас ажил хөдөлмөрийн гараагаан эхэлж улмаар 14 наснаа 1921 оны хувьсгалтайд золгон шинэ Монгол улсын тусгаар тогтнол хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэсэн түүний урт аяны зам ийхүү эхэлжээ. Монгол оронд 1921 онд ялсан үндэсний ардчилсан хувьсгал гүнзгийрж төв орон нутагт ардын төр, нам, олон нийтийн байгууллага үүсэн Монгол улс шинэ байгууллагын замд эргэл буцалтгүй орж байсан 1924 онд 17 настай эдэр хөвгүн Аравдан орон нутагтаа байгуулсан залуучуудын эвэлд сайн дураараа ээлжжээ. Улмаар мөнгө онд хуралдсан Монголын хувьсгал залуучуудын эвэлийн 3 дугаар их хурлд төлөөлөгчөөр сонгогдсон нийслэлийн дэрсэн түүний төр, нийгэм, цэргийн нэр зүтгэлтэн болсон их амьдралын эхлэл болжээ. За Монголын хувьсгал залуучуудын 3 дугаар их хурлд оролцож, төлөөлөгчөөр оролцож бас тэр үед олон хүмүүстэй уулзаж танилцсан байгаа юм. Одоо Чавсан, Элдэг Бочор гээд тэгээ сургуульд явах өөрөлдөл хуучин зуулбат улсад Дорн дахны одоо хэлний дээд сургуульд явах хүн байна уу гэд бүртгэхэд тэр үед бол одоо бас явах хүн гар өрөх хүн баг байгаагүй. Ингээ Элдэг Бочортой ярилцж байгаад хоёулаа сургуульд явъя гэдэг саналаа өгөөд тэгээ 1924 оны сүүлээр Элдэг Бочор сургуультай яваад өөрөө одоо ханиа төрсөн учраас явуулаагүй гэж байгаа. Тэгээ эмнэлэгтээ 2-3 сар хэвдэж эмчлүүлэхдээ одоо Шаасчин гэдэг нэртэй доктортой танилцж түүний гараар би одоо бас эрүүлийн гол хөл дээрээ болсон юм аа гэж дуусаж ярьдаг байсан л та. Ингээ 1925 оны эхнээс 1928 оны дуустал Ленинград хотод Дорн дахны дээд сургуульд суралцсан ирсэн байгаа. За тэр үедээ бол өөрөө Бэмбэ Эренчунгай за очрын намд орж байгаа зүйл одоо манай нэртэй эрдэмтэд болсон хүмүүстэй нэлээд танилцж нөхөрлөж байсан. За төрний хамгийн лодон нөхөр нь бол Үлзий Бадрах гэдэг өөр Монголын захараас ирсэн залуу байсан гэж сүүлд нь л одоо бид мэдсэн л дээ. Үлзий Бадрах бол 1923 онд өөр Монголын хэсэг залуучуудтай бас хувьсгалтай ийм ажиллаар Монголд ирээд тэгээ тухайн үед мөн одоо Дорн дахны зэрэг сургуульд одоо явсан. Тэгээ тэр үедээ хоёулаа 3 жил удааг дотн нөхөрлөж найзсан. Сүүлднийхээ Үлзий Бадрах нь бас 1938 онд хэлмэгдсэн л дээ. Залуу сэхэтэн Аравдан 1928-аас 1930 оны цонг хүртэл аж ахуй яаманд хэрэг хөтлөгч, улсын хэвлэлийн газар өсөг өргөчөөр ажиллаж байхад 1930 оны 8 дугаар сарын 15-нд цэргийн албан татагдсанаар түүний ажил амьдралын шинэ үе эхэлсэн юм. Тэрээр Монгол Ардын хувьсгал цэргийн албан дээрээд цэрэг,
Хязгаарын 10 дугаар тусгай суманд тасхийн дарга офицеруудын ордны номын сангийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1932 оноос даргалах бүрэлдэхүүн дэвшиж цэргийн ерөнхий сургуулийн пулеметын сумангийн улс төрийн удирдагч, улс төрийн ангийн комиссар, цэргийн явдлын яамны тагнуулын дарга, цэргийн явдлын яамны тагнуулын газар тасхийн дарга, Улаанодон сонины орлогч эрхлэгч, улс төрийн газрын суртлын хэлтсийн даргаар 1941 он хүртэл ажиллажээ. Тэрээр дурсаж ирж байхдаа 1932 оны гарсан Баруун аймагуудад гарсан дэвсгэрт баслагыг дарах содом сайдны отрядад томилогдоод явсан байна. Энэ үед ерөнхий сургуульд шилжин томилогдсон байсан. Содом сайдны отрядад явж явах замд нь түүнийг цэргийн яамнаас дуудаж буцааж ирүүлсэн. Юухтэр дэвсгэрт баслагыг дарахаар Золобат усаас сонгосны хэсэг отряд ирсэн байсан. Түүнд орчуулагчаар томиллоо гэдэг. Ингээ өөрийнх нь яриагаар бол 1932 оны 5 сараас бараг намар хүртэл сонгоцоор эсрэг нарын байрлалыг бөмбөгдөх ажилд оролцож өөрөөр нисгчтэй хамт явдаг. Зэвсэгт туслаа гаргасан отрядуудыг бөмбөгдөх ажиллагаа нэлээд оролцсон гэж. Тэрээр 1932-оос 1937 онд одоогийн үндэсний батлан хамгаалахын их сургууль буюу тухайн үеийн цэргийн ерөнхий сургуулийн улс төрийн ангийн комиссараар томилогдсон ажиллажээ. Түүхэнд алаг дулааны тулаан гэж нэрлэдэг зэвсэгт мөргөлдөөн 1936 оны 3 дугаар сарын 31-ээс эхлэн 3 хоног үргэлжилсэн бөгөөд энэ нь Монгол ардын хувьсгал цэрэг бие бүрэлдэхүүнээр анхудаа бие даан байлдааны үйл ажиллагаа явуулсан түүхэн явдал юм. Тухайн байлдаанд цэргийн ерөнхий сургуулиас нэг салаа томилон явуулахад комиссар Аравдан цэргүүдийн хариуцсан явж зөвлөлтийн цэргүүдтэй хамтран уг байлдаанд оролцсон юм. 1937 оны ихээр тэр зөвлөлтийн цэргийн тагнуулан байгууллагын дамжаанд суралцсан юм шиг байна. Тэр манай ээжийн ярьсаар тухайд 2 сар алга болцсон гэдгийг. Тэгээд тухайд ахуулсан гэрэл зургийг харахад зөвлөлтийн офицерын дөрөв товцтой байсан л да. Тэгэхээр тэр хойно очиж бэлтгэл хийсэн байна. Тухайн үеийн Монголын зүүн хязгаар бол маш тийм аюултай нөхцөл байдал бий болж ирсэн байгаа. За ялангуяа энэ хил дагуу Японы Каунтуны армийн маш олон цэрэг бөөгнөрч улмаар зөвлөл бодулс болон тухайн үеийн бөгнөнд Монгол ард улс руу халдан төрөмжөж болзошгүй гэсэн нөхцөл байдал үүссэн. За үүнээс улбалаад энэ тагнуулын цэлгааг тухайн үеийн нам засгийн удирдлагаас эрчимтэй явуулж хилийн цаана байгаа Японы энэ цэрэг зэвсгийн бөөгнөрл болон за энэ хил дотор байгаа Японы орон сүтгэгч тагнуул туршуулалттай тэмцэх зорилгоор энэ тагнуулын энэ 3 дугаар газрыг байгуулсан байдаг. За энэ газарт бол 10 генерал хилцэн даргаар орж ажилласан байдаг. За улмаар нөхцөл байдал нэлээд 37 оноос ингээд 35 оноос хүндэрч за адаг дулаан болон дэрс за Монгол загсны харуулаар ингээд маш олон удаагийн мөргөлдөөн гарсан. За энэ үед энэ манай тагнуулын маш эрчимтэй ажиллаж за энэ Японы цэрэг зэвсгийн хүчийн бөөгнөр шилжиж хөдөлгөөнийг цаг тухайд нь алдуулгүй тухайн нам засгийн удирдлага болон за зөвлөлтийн улаан армийнханд ингээд мэдээлж байсан. За энэ бол 10 генералын удирдсан үүрэг бол маш их. Тухайн үеийн Монголын зүүн хязгаар маш аюултай нөхцөл байдалтай нүүр тулгарчээ. Японы милитаристууд Манжуурыг нөлөөндөн оруулах нууц тайныг элдвэр хийсний эцэст хүчээр эзлэн авчээ. Улмаар Япончууд Квантуны армиан өргөдгөх, Манжуурын баялаг түүхий эдэд түшгэлсэн цэрэг дайны хавсраг үүрэг гүйцэтгэх аж үйлдвэрийн бааз байгуулах ажилд шууд оржээ. Алс хиттэн зөвлөлт толгойд улсыг төрөмгийлэх санаархалтай Японы милитаристуудын анхаарлыг стратегийн чухал байралтай Монгол улс татж байгааг манай улс ойлгож байжээ. Тийм ч учраас Монгол ардын хувьсгал цэргийн ерөнхий штабын тагнуулын хэлтсийн гүйцэтгэх үүрэг зохион байгуулалтыг өргөдгөж 3 дугаар газар болгож 10 хэлтсийн даргаар томилжээ. 3 дугаар газартаа түүнийг ажиллаад удаагүй байтал Баянтөмөнд байрладаг 2 дугаар морьтог корпусын гадаа тагнуулан ангийн даргаар томилсон байна. Манжуур дахь Японы цэрэг дайны бэлтгэлийг тодорхойлж, улс орны удирдлага, цэргийн дээд командд мэдээлж байх нь тэдний үүрэг байлаа. 1937 оны намар
буцаад одоо цэргийн яамны 3 дугаар газарт дүн шинжилгээний тасгийн дараагаар томилогдож ирсэн. Өөрөөр цэргийн томилгын газар гэсэн үг л дээ. За 1938 оны 4 сараас эхлээд улаан од сонины эрхлэгчийн туслагаар томилогдсон. Тэр үед бас цэргийн яамны сэтгүүл гэж гарч ирсэн сэтгүүлийн эрхлэгчээр бас томилогдсон байна. 19 оны алхын голын байлдаан ангилах үед эх орны төлөө гэсэн нэртэй фронтын сонин гаргахаар томилогдоод 1939 оны 5 дугаар сарын сүүлчээр одоо баян дүмнээр дамжиж тамсах болгоод ирсэн гэдэг. За Монголд орчин үеийн хэвлэлийн салбар үүсч өгчөөд 100 гаруй жил болж байна. Тэгэхээр энэ 100 гаруй жилийн түүхэнд гарч ирсэн цорын ганц фронтын сонин өөрөөр хэлбэл байлдааны талбарт гарч ирсэн энэ сонин бол эх орны төлөө гэж сонин. Тэгэхээр энэ эх орны төлөө сонины эрхлэгчээр дивизионы комиссар Аравдангой бол ажиллаж исэн. За Аравдангойн удирдлаганд сэтгүүлч, мэдээ хүлээн авагч, мэдээ боловсруулагч, үсэг өргөгч, хэвлэгч, жолооч зэрэг одоо 14-өөс 15 хүн ажиллаж исэн. Эх орны төлөө сонин эхлээд 1939 оны 6 дугаар сард Тамсаг булагт гарч агаад 6 дугаар сарын сүүлчээр халахын голд шилжиж байрлсан. Энэ одоо дайны фронтоос мэдээг шуурхай хүлээн авах, сонин хэвлэлийг фронтод байлдж байгаа дайчдад түргэн шуурхай хүрэх ийм зорилгоор бол ингэж шилжиж байрлсан байгаа. Тэгээд 1939 оны 6 дугаар сарын 7-оос 10 дугаар сарын 10 хүртэл 4 сарын хугацаанд фронт дээр нийтдээ 80 дугаар бол гарсан байдаг. За энэ 80 дугаараас өнөөдөр 76 дугаар нь манай архив, цэргийн музей зэрэг газруудад хадгалагдаж байдаг. Өнөөдөр судалгааны алхын голын дайны түүхийн судалгааны чухал их хэрэглэгдэхүүн болж байна. Эх орны төлөө сонин нь халахын голын дайны үед Монгол ардын хувьсгал цэргийн дайчдад халахын голын байлдаан, Монгол зөвлөлтийн армиудын ялалт амжилт, тэрчлэн тухайн цаг үеийн олон улсын байдлын талаар цаг алдалгүй үнэн бодтой мэдээллийг түгээх гол хэрэгсэл. Дайны хүндбэрхийг үүрч галын шугамн дээр тулдж байгаа дайчдад эх орон ард түмнийхэн төлөө ам харгүй тулдах сэтгэлийн хад, хүсэл тэмүүлэл, эр зэргийг хайрлагч хүчтэй зэвсэг болж байлаа. Энэ ч утгаараа эх орны төлөө сонин нь халахын голын дайны ялалтад баггүй хөнөмөр оруулсан юм. Хуранда генерал Сандвийн Аравдан. Тэгэхээр 41 онд цөөхөн хэдэн монголчууд зөвлөлт холбоот улсад цэргийн академид сурж исэн байдгийг. За энэний нэг нь бол Аравдан генерал байна. Тэгээ мэдээж хэрэг тэр үед академид сурж исэн хүмүүс бол бүгдээрээ дайн байлдаанд оролцсон байдаг. За энэ үед мөн нэг 1941 оны 7 сараас эхлээд намар хүртэл нэг 3 сарын хугацаатай Москвагийн хамгаалтын ажилд ажиллагдаж орсон гэж. Гол төлөв юу хийжсэн гэхээр Москвад ойролцоох ойд дайсны орлон сүйдэгчд бууснаа, десантчд бууснаа тэднийг одоо мэдээгээр самнах ажилд оролцож мөн Москвад ойролцоо бэхлэлт барих, харуулт арга зэрэг ажилд оролцож байсан гэдэг л дээ. Ингээд цэргийн академиг Москвагад нүүлэх үед ард тал руу нүүгээд 1942 онд төрүүлсэн курсээр энэ академид төгсөж буцаж ирсэн. Академи төгсөж ирсэн ирээдүйн генерал Аравдангийн цэрэг армийн дардан зам дурайж байлаа. 1945 онд бүх цэргийн жанжин маршал Чойбилсон, Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга цэргийн улс төрийн газрын дарга Сэдэн бол нар Аравдан, Дамдинхүү, Осор, Рэндо нарыг дуудаж уулзсан. Тэднийг нэг баг болгож чөлөөлөх дайныг удирдуулахаар томилжээ. Энэ үед бол манай ээжийн дурсаж ярьснаар бол ер нь одоо энэ дайны жилүүдэд гэртээ бол нэг 10 тонсол байх гэж. За босод үед бол дандаа одоо анги байгуулахаар явах, хэл орчмоор тойрох, за байлдааны бэлтгэл болон улс төрийн бос сургуулиудад удирдах гэдэг ер нь бол хооронд байрладаг. За гол төлөв орон нутагт ажилласаар байгаа л дуусгасан байдаг л да. Ингээд дайн дууссаны дараа түүний нэг зохион байгуулсныг гол ажил явагдтаар 1945 оны 10 дугаар сард одоо бүх ард түмний тусгаар тогтнолоо батгах санал усаалгыг зохион байгуулах ажлыг одоо
хэлийн жандад байсан тухай ч юм Монгол Ардын хувьсгал цэргийн өөр Монголд байсан ангиуд дээр хийх ажлыг зохион байгуулж оролцсон байдаг л да. Бүгд найрамдах Монгол ард улсын хаан төрийн тусгаар тогтнолын төлөө нийтээрээ саналан өгч байна. Энэ өдөр өргөн дэлгэр Монгол нутгийн өнцөг болон бүр 18 наснаас эхлээд азай урд хөгжтөн хүртэл төрийн хаан тусгаар тогтнолыг батлахаар цуглацгааж байна. Ингээ 1945-аас 1950 он хүртэл Монгол Ардын хувьсгал цэргийн улс төрийн газрын дараагаар ажилласан. Нийтдээ ер нь цэргийн улс төрийн газрын дараагаар дараа нь ч бас 1960-аас 62 онд томилогдож ажиллахдаа нийтдээ 8 жилийн хугацаанд энэ газрын орлогч дараагаар ажилласан байдаг. За 10 генералын хувьд онцлог нь Ардын армиас дипломат албанд шилжиж ирсэн анхны генерал Цолтон. За Ардын армиас дипломат албанд шилжиж ирээд онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цолыг хүртсэн анхны генерал цэргийн зүтгэлтэн. За мөн маршал Чуу болсонгоос хойш Монгол улсын гадаад цэргийн яамыг толгойлсон анхны цэргийн зүтгэлтэн генерал ийм хүн байсан. За 1950-аас оноос тэр 10 генерал дипломат албанд хамжиж явсан. За жоохон яагаад түүнийг сонгосныг тухайн үед тайлбарлахдаа нэгдүгээрт тэр бас орос хэлтэй байсан. Хоёрдугаарт бас өмнө цэргийн тагнуулын байгууллагад ажиллаж байсан. Бас гадаад тагнуулын ажлыг эрхэлж байсан учраас энэ хэмжээний мэдлэгтэй гэдэг түүнийг томилсон гэж онцлсан байдаг л да. 1950 онд бүгд 8 хятадд суух элчин сайдын яамны элчин зөвлөхөөр томилогдоод ажилласан. Тэр үед анхны элчин сайдаар Жаргал сайхан гой томилогдоод явсан байдаг. Энэ хоёр бол хоёулаа Оронтой аймгийн улс судалтай. За яг тэр хүнд үед ямар үйл явдалд автсан бэ гэхдээ зэрэг 1950-аас 53 онд солонгосын хувьд дайн дэгдэж хоёр солонгосын хооронд сосорсгсон ах дүүсээ хятсан ийм дайн өрнөж байсан. Тухайн бүгд найрамдах Монгол ард улс өөрийн анги нэгт социалист ах дүү хойд солонгосын талд тууштай зогсоод бүх талаар дэмжиж байсан. За ийм үед бол Монгол улсын цэргийн зүтгэлтэн дипломат албаны зүтгэлтэн хошууч генерал Цолтой урд нь цэргийн тагнуулд ажиллаж байсан, фронтын сэтгүүлч байсан, армийн улс төрийн тэргүүлэх ажилтан, улс төрийн газрын дарга байсан генерал Арвданг Бээжингээс шилжүүлж Пхеньян руу хойд солонгос руу томилын явуулах ийм зайлшгүй шаардлага 52 оны ихээр гарч түүнийг томилжээ гэж. Тэгээд томилохдоо бол онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цолыг бол шууд олгосон. Тэр нэг сонин тохиолдол юу вэ гэхээр 52 онд аав бүгд найрамдах арчсан солонгос ард улсад томилогдоод очиход бид хамт очисон юм шиг байгаамаа. Би бол тэр үед бас бага байсан. Тэр үеийн миний одоо сэтгэл буусан нэг л зүйл элчин сайдын яам бол нэг ууланд байсан. За тэгээд тэр үед чинь бас одоо дайн эхлэх гээд л одоо дайн ч эхэлсэн л дээ. Тэгээд манайхан одоо хүүхдүүд ээжтэйгээ бид нэр буцаж ирсэн юм байна. Тэгэхдээ тэр элчин сайдын яамны байранд орой энэ төр унтахад их эвгүй, их шумуултай. За тэгээд ханаар нь нэг жижигхэн үлэг гөрүүл юм байгаамаа. Тийм юм их бүүдэг. Тэрнээс нь би их айдаг. Тэгэхдээ орой унтахад нь орын нэг бүтээсэн их том тийм хөшигтэй орон дотор л одоо унтчихсэн гэдгийг би санддаг. Манай аав ч ингээ харахад дуу цөөтэй тийм дүнсгэр дүү юм шиг мөртлөө маш их зөөлөн хүн байсан шүү дээ. За энэ үед бас нэлээд бэрх үе байсан. За сүүлд одоо дурсамж итсэн зарим хүмүүсийн зүйлээс харахад элчин сайдынхаа үргэн зэрэгцээ одоо сонгосон ардын армийн одоо бас мордингуудад цэргийн зөвлөхийн үүргийг бас давхар гүйцэтгэж байсан гэж дурсан байдаг л да. Тэгээд тэр үед бол энэ Монгол бүгд найрамдах ардж ирсэн солонгос ард улсын хооронд тэр найрсаг харилцааг бэхжүүлэх, дөнгөж үнцийн тавиад байсан найрсаг харилцааг бэхжүүлэх, цааш нь хамтын ажиллагаа хөгжүүлэх тэр үед тэр дайны тусламж гэж манай улсаас сэтгэл харамгүй үзүүлж байсан 3000 акт морь 1000 гаруй өхөр одоо хойд солонгосын хөдөө аж ахуйг босгоход маш том дэмжлэг болсон.
За тэр хүнд үед бас эцэг эцгээс одоо өнчирсэн солонгос хүүхдүүдийг Монголд одоо ирүүлэх тал дээр бас засаг төр рүү загтал занаа асуудал одоо дэвшүүлээд тэгээд тэр үед олон одоо бараг 100 гаруй шахуу солонгос хүүхдийг Монголд ирүүлсэн байдгийг. Тэгээ энэ үедээ бол бөмбөглөлтөнд нэлээд өртөж байсан. Тэгээ нэг удаа голдуу одоо шөнийн цагаар тэр орох ууланд орох байрнаас гарч одоо хүмүүстэй уулзах босоод одоо үйл ажиллагаа явуулдаг байсан байна л да. Тэгээ нэг удаа шөнийн бөмбөглөлтөнд бас шууд одоо дайрагдаад тэрний олноос 2 чихэн үндсэндээ одоо сонсгоо байсан. Ингээд нэлээд эрүүл мэнднээс энэ хэсэглээд нэлээд буудсан. Тухайн үед бол ер нь Монгол солонгосын харилцаанд оруулсан хувь нэмрийн үнэлээд тухайн солонгосын төрийн дэд одон улсын тугийн 1-р зэргийн одонгоор шагнаад буцааж ясан л да. Ер нь одоо генерал цолтой улсуудаас тухайн үед бол дайн байдлын ажиллагаанд хамгийн олон оролцсон нь бол 10 генерал байдаг. Нийтдээ одоо 7 дайн байлдаанд оролцсон байдаг. Дараа нь 1955-аас 1956 оны хооронд гадаад юмны сайдын үүргийг хамаарагч гэдгээр ажилласан үндсэндээ одоо гадаад иргэн сайдын үүргийг нэг жил ярчим гүйцэтгсэн л да. Тэрээр Солонгосын дайны хүнд нөхцөлд 3 жил ажиллах хугацаанд агаарын бөмбөгний тесрэлтийн долгионд нэрвэгдэж өрөөсөн чихний хэнгэрэг хагарч сонсгол нь ихэд муудан зүрхний тоглолттой болж шүн унтаж чадхан байсан тул бүгд найрамдах Монгол Ард улсын ерөнхий сайд Цэдэнбалд Эхэн нутагтан очих өргөдөл бичжээ. Бүгд найрамдах Монгол Ард улсын удирдлага түүний хүсэлтийг ёсоор болгож элчин сайд Аравданг 1955 оны 4-р сард үүрэгт ажиллаас нь чөлөөлж эх оронд нь ирүүлсэн юм. Ийхүү Эхэн нутагтан эргэн ирж 1955-аас 1956 онд гадаад явдлын яамны орлогч сайд бөгөөд сайдын үүрэг гүйцэтгэжээ. 1 жил гарангийн хугацаанд бол за гадаад яамыг бэхжүүлэх, болсон хүчнээс бэхжүүлэх, тэгэл эдийн засаг өөр юу гэдгийг аж ахуй санхүүгийн талаар бэхжүүлэх. За дээрэс нь бол Монгол улсын дөнгөж тогтоод байсан тэр олон улсын харилцаанд өргөжин тэлж байсан гадаад харилцааг улам өргөжүүлэх гэдэг юм уу. Ухаанда 10 донгог гадаад явдлын яамны иг толгойлж явах үед бол манай улсад тухайн ардын ардчилсан социалист орнуудын нам төрийн төлөөлөгчд бол ихэнх нь айлчилчихсан 10-11 дэд өндөр хэмжээний төвчний айлчлал дорнот Европын ах トゥ социалист орнуудын бүхэлдээ хятад хойд солонгос гээд бүгдээр Вьетнам гээд ингээд Азийн 3 бүгд Монгол улстай найрсаг харилцааг хөгжүүлээд Монгол улсад айлчилсан байдаг. Солонгосын дайны хор уршигаар Аравдангийн эрүүл мэндийн асуудал хүндэрч байсан тул тэрээр Европын аль нэг улсад цаг агаарын таатай нөхцөлтэй газар биеийн эмчлүүлэх хүсэлтэй байгааг төр засгийн удирдлагуудад гаргажээ. Ийхүү түүнийг 1956-аас 1959 оны хооронд бүгд найрамдах Монгол Ард улсаас бүгд найрамдах социалист Чехословак улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд мөн Албан, Румынд хавсран суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайдаар томилсон билээ. За тэнд бас л мэдээч хэрэг дөнгөж элчин сайдын яам байгуулж байсан элчин сайдын яамыг хөлдөөр нь босгох ухаанда Монгол улсын нүүр царай тэр Чехословак гэдэг улсад бий болон шүү дээ. Монгол Чехословак хоорондоо ямар ч харилцаа байхгүй хоёр хүнийгээ танихгүй юм ард түмэн зүгээр л ардын арчилсан социалист гэдгээр харилцаа тогтоогоод нам төрийн дэд төвшөнд анхныхаа айлчлалыг хийчихсэн Чехословакийн төлөөлөгчд Монголд ирчихсэн. Ийм үед бол хариуд нь Монгол улс Чехословакт яг өөрийнхөө хинбэ гэдгийг харуулах, Монгол Чехословакийн харилцааг зөв гол дэрлэлд нь оруулж хөгжүүлэх гэдэг бол бас том ачаа өөрсөн гэж би үзээд байгаа. 1960-аас 1962 оны хооронд цэргийн улс төрийн газрын дараа нь 1962-аас 1970 он хүртэл Батлан хамгаалах ардын цэргийн хэрэглэх яамны орлогч сайд бөгөөд Батлан хамгаалах төв зөвлөлийн даргаар ажилласан. Ингээд 1970 онд бүгд найрамдах Монгол улсын сайд нарын зөвлөлийн даргад улсын иргэний хамгаалтын газар гэж байгуулагдахад түүний даргаар томилогдоод одоо 2 жил орчим ажиллаж байгаад ингээ 1972 онд Тэнгэрийн хооронд явсан. За гол шалтгаан болохоор одоо үндсэндээ одоо дайны өршиг нэг чихэн бол үндсэндээ юм сонсохоо байсан. Нөгөө талаар энэ бөмбөгдөлтийн үеэр дарвилт авсан учраас энэ одоо нөлөөсөөр байгаад ингээд
асуурсан. Ийм л одоо ширтөгтөн. Хурандаа генерал Аравдангийн амьдрал үйл ажиллагааны сүүлийн 10 гаруй жил улсын иргэний хамгаалтын байгууллагыг үүсгэн байгуулж түүнийг хөгжүүлж бэхжүүлсэнтэй шууд холбоотой. Зөвлөлт холбоот улсад байсан иргэний хамгаалтын тогтолцоог үндэслэн бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын 1970 оны 8 дугаар сарын 26-ны 150 дугаар зарилгаар бүгд найрамдах Монгол Ард улсын иргэний хамгаалтын хуулийг баталж улсын иргэний хамгаалтын газрын даргаар Аравданг томилсон юм. Бүгд найрамдах Хятад улс 1964-өөс 1969 оны хооронд 8 удаа цөмийн томоохон туршилтыг хийжээ. Тэр цөмийн туршилт хийдэг газар нь Монгол улсын хилээс холгүй шүү дээ. 400 км газар Лобнор гэсэн газар байлдаг. Нөхцөл байдал хурцдсан. За зөвлөлтийн зэрэг бас Монгол улсад байрлаж эхэлсэн. Цөмийн дайны аюул тэр үед дэлхийд байдгаа одоо зөвлөлт хатны хооронд үүсэх магадaltaй гэж тооцогдож байсан байна. Нөгөө талаараа 1969 онд халахын голын байлдааны ялалтын 30 жилийн ог бид тэмдэглэж байсан. Энэ ойг бол өмнөх онуудтай харьцуулахад нэлээд өргөн хэмжээнд бид тэмдэглэсэн л дээ. Тэгээ үүний хариу болгож бүгд найрамдах Хятад улсад 1969 оны 9-р сард ганцхан сарын дотор шүү дээ. Дараалаад 2 удаа цөмийн томоохон туршилт хийсэн. За энэ бүх туршилтууд бол дандаа агаар мандалт хийдгээс учраас манай тухайн үед бас нөлөөлж ирсэн байна. Ингээ энэ бүхнийг тооцоод Монгол улсад одоо иргэний хамгаалтын газрыг байгуулад за үүн тогтолцоог бий болгоход зөвлөлт холбоот улс түүний дотор зөвлөлт холбоот улсын одоо иргэний хамгаалтын газрын дарга маршал Чойков одоо биежилэн их анхаарч дэмжлэг үзүүлж байсан. За Аравдан генерал 1969 онд зөвлөлт холбоот улсад иргэний хамгаалтын дээд дамжаанд суралцахад маршал Чойковтой анх танилцсан гэж өөрөө ярьдаг юм л да. Тэгээд түүний одоо маршал Чойковын бичсэн өөрийнхөө бичсэн залуу нас тулдаанд одоо хэрхэн хатуудсан бэ гэдэг ийм номоо Аравдан генерал өөрөө одоо бичлэг гар үзэх зураад ингээ бэлгэлсэн байгаа. Энэ дээр одоо хамтын ажиллагаа цаашдын одоо амжилтын төлөө Аравдан генерал дурсгоо гэж Чойков жанжин маршал өөрөө гар үзэх зурсан байдаг. Хурандаа генерал Аравдангой бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын депутатын хувьд иргэний хамгаалтын тухай хуулийг анхудаа батлуулж өнөөдрийн бидний ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын үнд сүрийг тавьсан хүн гэж бид үздэг. За яагаад энэ асуудлыг тавьсан байг бол тухайн үед бол одоо иргэний хамгаалтын байгууллага бол зөвхөн дайны үед одоо иргэний хамгаалах тэм зорилттой байсан бол ер нь бол одоо дэлхийн жинхэнэ хандлага ондоо болж байна. Ер нь одоо дайны цагаас бусад үед бас иргэний хамгаалах шаардлага зүйс гарч байна. Тийм учраас иргэдийг хамгаалах юм байгууллагатай байх ёстой гэдэг тэр асуудлыг төвшүүлж өөрөө энэ хуулийг бичлэн одоо боловсруулж батлуулсан ийм түүхэн хөө. Тийм учраас одоо онцгой байдлын байгууллагын бахархал бидний үлгэр дуурайл болж байгаа ийм хүн байгаа. За тийм ч учраас 2006 онд Монгол улсын засгийн газрын тогтоолоор энэ хүний нэрмжит байгууллага болох манай үндэсний аврах бригадыг одоо Аравдангой нэрж болгож тогтоол гарсан байдаг. Энэ маань ч одоо энэ онцгой байдлын байгууллагын хамгийн том хүч хэрэгсэл Монгол улсын хэмжээнд төдийгүй бүс нутгийн хэмжээнд үүрэг гүйцэтгэх чадвартай энэ байгууллагыг бий болгоход маш чухал үүрэг гүйцэтгсэн. Яагаад гэвэл одоо өнгөрсөн жил болсон төрөх ус тохиолдсон газар хөдлөлтийн үед энэ байгууллагын аврагчид бие даан одоо төрөх усад аврах ажиллагааг зохион байгуулсан байдаг. Энэ ч бас одоо зүйсний Аравдангойн тэр тавьсан суурь маш сайн бэхжиж өнөөдрийн юм хүчрэх байгууллага болж байгааг үздэг. Монголын төр нийгэм цэргийн болон олон улсад өндрөөр үнэлэгдсэн Хурандаа генерал Сандвин Аравдангийн байгуулсан алдар гавьяат үйлс нэр алдар Монголын хувьсгалт цэрэг армийн төвхөнд тод томруун тэмдэглэгдэж хойч үеийнхэнд сургамж болон дурсагдах болно.